Сайн байцгаана өрхөмөнд үзэгчтэй та бүхэн амралтаа ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Бямбаргийн спортын онцлог зочин нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ 6 дугаар сургуулийн дэрэгдэх мөсөн талбайгаас хүргэж байна. Өнөөдрийн манай зочин Монголын хоккей холбооны менежер, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Мэргэн. За өнөөдөр хоккей үйлрэл эхлээд сайхан хүүхдүүдтэй хоккей өмсгөлийг тарааж өглөө. Канадын элчин сайдын яамтай хамтарч хүүхдүүд маань өмсгөл хувцастай болоод баярлцгааж байна. За яг энэ үчид энэ үйл явдлын хадлаар үзэгчтэй мэдээлэл өгье. Сэтгэл сайхан баяртай, сэтгэл өндөр байна. Одоо Канадын элчингээ сайхан сэтгэл гаргаж одоо энэ манай бага насны хүүхдүүдэд зориулж одоо тэнцэнээс хоккейны хэрэгсэл мод чулуу одоо атсаж энэ хүүхдүүд тарааж өгч байна. Өнөөдөр энэ бол одоо ойролцоогоор бол 50-60 хүүхэд одоо ингээд өөрийгөө хамгаалах хэрэгсэлтэй болж байна. Мод чулуутай болж байна. Одоо ингээд хоккей хөгжихэд бол бас нэг алхам ингээд нэмэр болж байна. За энэ ирж байгаа энэ хэрэгэл материалуудыг одоо канки, зохиур мод гэдэг одоо олон зүйл байна л да. Та өөрөө хоккейн таны өөрийн мөрөөдөл хоккейны битүү ордон. За 6-гийн талбай бол болж байна гэж багш нар хэлж байна. Гэтэ битүү ордны маань асуудал бас юу болоод явна? Монгол улсынхаа ерөнхийлөгчтэй бол би бол саяхан нэг сарын өмнө бол уулзсан байгаа. Тэгээ энэ дээр бол одоо орж одоо хоккейчтойгоо төлөөлж гуйсан байгаа. Энэ одоо хоккей бол Монгол бол 60-аад оноос мундаг хөгжиж байгаад одоо ер нь 90-аад оноос хойш бол жоохон хөгжилмаа бас энэ ордонгуугаас болоод бас хэцүүцсэн. Тэгээ одоо энэ нийт манайч одоо 1000 гаруй хоккейчд байгаа. Эднэрийн өмнөөс орж гоохот бол ер нь бол их нааштай хариу өгсөн байгаа. Хоккей үйлрэл эхэлчлээ. Ер нь хоккейчд хүүхдүүдийн тоо бол нэмэгдсэн байна. Уучин бол ер нь 2-3 баг л байдгаас сая харж байхад бол нөгөө ирсэн одоо хоккейний хэрэглэлийг хуваахад 5-6 хувааж явах жишээтэй байна л да. Энэ дээр бас тайлбар өгөөч. Тэгээ өнөөдөр бол одоо энэ дөрвөн багш нар ирсэн байгаа. 52 дугаар сургууль дээр байгаа багш байна. Энэ 6 дээр багшилж байгаа багш 15 дугаар хорооллоос ингээд энэ дорж өгөөд энэ бас 6 дугаар сургууль дээр ажиллаж байгаа ингээд энэ дөрвөн багш нарт одоо ингээд 20 хүүхэдтэй эдгэртээ ямар ч байсан ингээд эдгээр ирсэн байгаад одоо ингээд ямар ч байсан хоккей бол хөгжиж байгаа гэдэг нь бол харагдаж байна. За хоккейчд маань 2017 одоо хоккей маань нөгөө 100 завсралцдаг болохоор үзэгчд мартсан байж магадгүй. Хоккей маань сая 2017 оны ихээр 1-2 дугаар сард бол одоо бөмбөгтэй хоккейчд маань дэлхийн аваргын хүрэл авлаа. Шавтай хоккейн төрөлмөн Challenge Cup-ын мөнгөн медаль авлаа гэдэг одоо Монгол төмнийг баярлуулсан шуугуулсан олон үйл явдал байлаа шүү дээ. Одоо ингээд өдрөл эхлээл энэ тэмцээнд бас тэргүүлжлээ яг уу. Тэр үеэ бас нэг дурсаач. Гайхалтай байсан. Өнгөрсөн жил бол одоо ерөөс амжилтаар дүүрэн байлаа. Манай тамирч маа дэлхийн аваргаас анхныхаа одоо бөмбөгтэй хоккейгоор бол одоо хөрвөл медаль хүртсэн. Энэ бол нэлээд шуугаан тариад одоо энэ хоккейний нэр хүнд бол нэлээд өссөн байгаа энэ дэр. Ялангуяа монголч биш ер нь гадны орнууд бол их гайхсан. Ер нь яаж одоо ийм та нар задгаа мөсөн дээр тоглож ер нь дэлхийн аваргаас ингээ медаль авч чадж байгаа юм бэ гэсэн их асуултууд бол их гарсан байгаа. Challenge Cup одоо Азийн аваргаас бол бас мөнгөн медаль авах гэдэг чинь бас тийм амар зүйл биш байгаа. Ер нь бол одоо манай монголчууд маа одоо энэ хоккей бол бас их ээлтэй юм байна. Ер нь тоглоход бол одоо бие физиологийн хувьд бол бас их таардаг спорт юм байна. Ялангуяа энэ одоо энэ хоккейгоор одоо зөвхөн хоккейгоор ч гэхгүй ер нь энэ гулгаж байгаа хүүхдүүд одоо ерөөсөө хэрүүл чирэг их нийтж одоо хамт олонтойгоо хоккейч их олон дотроо олон тамирчинтай байдаг болохоор хамт олонч болохыг. Тэгэхээр одоо ерөөсөө энэ бол одоо заашгүй одоо манай өвлийн орон байж идвэл одоо манад бол их таарсан спорт байна. За хоккейчтэй маань амжилтын цаваа үргэлжилсээр байгаа. Энэ жил удирдал эхэлж байна. Өсвөр үеийн насан туршидтын тэмцээн уралдаа нөгөө хөдөө орнууд тус хөгжүүлэхэд талбай байгуулад явуулсан. Энэ жилийн тэмцээн уралдааны хуваар яаж гарч байна? Ямар тэмцээн уралдаа олон улсын тэмцээн байна? Манай Монголын хоккей холбооны Facebook дээр бол ерөнхийдөө бол хуваар гарцсан байгаа. Одоо энэ 7 хоног гэтэл одоо лигийн 1-р тойргийн тэмцээн бол Улаанбаатарын 15 дугаар хороолын Балласт компани талбай дээр болохыг ирж үзчихээрэй гэж уриалмаар байна. Хагас бүтэн сайдар болно. Дандаа мэрэгжлийн олон улсын хэмжээний мастеруудаар дүүрсэн ийм сайхан тэмцээн болно. За хоккейн тэмцээн уралдаанаас нь өсвөр үеийн хүүхдүүдийн тэмцээн маань хаагуур явж байна. Энэ хүүхдүүд одоо хэдэн настай хүүхдүүд хамгийн бага нь? За энэ бол одоо бол янз бүр байна. Одоо бол ер нь тэгэл 2002 оноос тэгээд дээшээ бүр 2007-8 оны хүүхдүүд байна. 5-6 дугаар ангийн хүүхдүүд ер нь болцоо дунджчаар байна да. 5-6-7 дугаар ангийн хүүхдүүд болцоо харагдаж байна. Хөдөө орнот тулах тэмцээн уралдаан маань яаж явагдаж байна? Бугантад өсвөрийн улсын аварга, зүү хараад нэг тэмцээн, баруун хараад тэмцээн, Сүхбаатар тэмцээн зохиогдсон. Энэ тэмцээнүүд энэ жил явах уу? Тий, одоо бол хүүхдүүдийн тэмцээн бол ерөнхийдөө бол одоо 3-4 газар хувааж авсан байгаа. Насаар нь хуваасан байгаа. Их нас нь болохоор том насны хүүхдүүд бол одоо Эрдэнэт 12 сарын сүүлээр болох юм. Тэгээд дунд нас нь болохоор Бугантд болоод арай бага насны хүүхдүүд бол одоо
шарын гол болох юм байна. Энэ жил онцлж хэлэхэд бол одоо шарын голын засаг дарга маань тэнд бас дахиад сайхан шинэ юм пластик ийм хамгаалтын порттой сайхан шинэ талбай барьсан байгаа. Тэгээ одоо тэнд бол одоо лигийн финалийн тоглолтууд, хүүхдийн фестивалууд тэнд болох ч байгаа болохоор бас хүмүүс одоо анхаарал тавьж тэрийг бас үзэхэд бол одоо их сонирхолтой байх байхаа. Хоккей спортыг хөгжүүлэхэд зөвхөн талбай гэдэг бид хүн битүү ордон гэдэг одоо сүүлийн бараг 10-20 жил ярьлаа л та. Та бол одоо бүр сүүлийн 5 жил тасралтгүй ярьлаа. Энэ 6-гийн талбай хотод байгууллагын талбайнуудын онцлог стандарт нь хэр байгаа? Стандарт нь бол одоо энэ олимпийн одоо хэмжээ гэж ярьдаг 30-60 одоо стандарт бол одоо ер нь бол хэмжээний хувьд бол гүйцэтгэсэн байгаа. Одоо яг л урт өргөн хоёр бол ер нь бол таарсан байгаа. Одоо ийм сайхан мөсөн дээр одоо хоккей тоглоход бол ямар ч асуудал байхгүй. Тоглож болно тийм. За энэ жилийн нөгөө шигшээ баг дээр та өөрөө бас ажилладаг. Хүүхдүүд аваад гадаад дотоод явдаг, тэмцээн уралдаанд оролцдог. Шигшээгийн үед энэ жил бэлтгэл сургууль нөгөө бөмбөгтэй хоккей маань бас бэлтгэл тэмцээн юу болж байгаа вэ? За бөмбөгтэй хоккей одоо бас дэлхийн аваргууд одоо энэ урд хөршийн Манжуур хотод болно. 1 сарын сүүлээс 2 сарын 5 хүртэл одоо 10 хоног бол ерөнхийдөө болдог байгаа. За одоо тэгээ шигшээ багмаа бол нэг 10 хоног одоо Ирхүү хотод очиж бэлтгэл хийж Оросын дээд лигийн хэдэн багтай бэлтгэл хийгээ цаашаа шууд Манжуур руу одоо юу богоноор явах юм байна. Шавтай хоккейний талаар ярих юм бол Challenge Cup тэмцээн маа бас 8 багийн бүрэлдэхүүнтэй Азаас 8 баг орж байгаа. Тэр нь болохоор одоо шинээр элсэж орж ирсэн Филиппин гэж улсад анх удаа болгож байгаа. Филиппин бол бас одоо хоккей улс их хэрчмтэй хөгжөөд сүүлийн 2-3 жил бол шинээр одоо энэ олон улсын хоккей холбоонд бол шинээр ороод ирсэн байна. За хоккей гэдэг ярихаар монголчууд гадаа тоглодог одоо яг энэ эрүүл агаар тоглодог, мөсөн дээр тоглодог гэдэг ярьдаг. Энэ хүүхдүүдийн уушиг бол сайн байгаа. Та өөрөө яг хоккейгаар одоо бас олон жил хичээлсэн. Өөрөө тоглодог хүний хоккей спортын ач тусны талаар одоо яг зурагт үзээ сууж байгаа хүүхэд багчууд юу гэж хэлэхээр. Би бол одоо ингэж л бодож байна. Ер нь эцэг эхчүүд хэлэхэд бол одоо эмнэлэг аптек гэдэг бол одоо автобусны буудлаар ярих юм бол хамгийн эцсийн зогсоол. Хэрвээ л эрүүл чирэг байх юм бол тэр аптек одоо тэр эм тамга антибиотик одоо тэр эмнэлэг бол мэдээж бол одоо барих шаардлагатай байгаа ойлгож байгаа. Гэхдээ хэрвээ хүүхдүүд ядахтаа хоккей тоглохгүй зүгээр гулгаж яхад бол ерөөсөө ханаа төрнө гэсэн юм бол байхгүй. Ерөөсөө л өөрөө энэ байгалаараа бол чивэрч байгаа. Одоо уулж байгаа утаатай байгаа нь бол асуудалтай. Ялангуяа юм задгай газар тоглоход бол тэр бол манайд хотод бол жоох асуудал байна. Ер нь бол одоо гадаа тоглож байгаа хүүхдүүд бол ерөөсөө л бараг л ханаа том уул хөрөхгүй. Ер нь л өөрийн бодисын солилцоо бол одоо дээр хөгшөөл хэлдэг шүү. Хөдөлгөөн бол одоо хүнийг л одоо эрүүл болгоно гэдэг чинь одоо яг л болчиход. Тэгэхээр манайд бол одоо Монгол хүүхдийг эмнэх заавалжгүй эмчилгээр эмнэхгүйгээр одоо юм биеийн тамирын одоо хөдөлгөөнөөр одоо биеийн тамирынхаа юугаар жоохон эрүүлжүүлж одоо ялангуяа энэ хоккей спортоор л одоо жоохон хичээлүүлэх юм бол ер нь бол эрүүл мэндийн салбарч гэсэн бас их өөрчлөлтүүд бол байх байх гэж бодоод. Нөгөө нэг эмнэлэг бариад байгаа талбай хоккейн талбай бариа гүйлэг хариалгаа гэж яриад хүн болгонд яриад байгаа юм л та. За одоо яг бид хоёр ярилцлага хийгээ сууж ах чи одоо 6 дугаар сургуулийн талбай дээр одоо хүмүүс бол хүүтэн маань гараад явах уу гэдэг. Нэг дараад ах юм яа. Энэ тоглож байгаа хүүхдүүд бол бүгд хөөсөн зутгсан гүйж явна шүү дээ. За хоккей спортыг хөгжүүлэх цааш бас олон юм санаа зовдөг чинь би мэднэ угаасаа. Юу хамгийн чухал байна? Одоо бүр яг тулаад байгаа юм. Би бол одоо манад бол одоо гол нь бол одоо энэ битүү ордон гэж ярмааргүй байна. Ордон гэхээр л бас их үнэтэй сонсогдоод байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө энэ заалуудыг хамгийн гол нь одоо энэ орон нутгуудаар аймгийн төвүүд дээр бас баймаар байна. Зөвхөн Улаанбаатар гэхгүй Эрдэнэ дархан шарын гол газруудаа баригдаж одоо хоккейг бол одоо жигэл хөгжүүлмөр байна. Хэрвээ хоккейн ийм заал баригдчихвал юм бол дотор нь уран гулгалт, шорт трак, ерөөсөө л тоглож болохгүй спорт. Чөлөөт дотор нь зүгээр ингээд сайхан амраад хөгжим дотор ингээд гулгаа залуучууд тэр одоо гэр орноосоо компьютерээс гараад одоо ерөөсөө энэ дотор хөдөлж байгаа нөхцөл энэ улс орон бол эрүүл байна л гэсэн би тийм л ойлголттой байна. Та нэг зүйлийг яриад заал гэхээр хүмүүс ордон гэхээр их томор одоод бүхий өргөөч юм уу шинэ ордон ч юм уу бодоод байна. Бид хоёр нөгөө Сапород өвлийн спортын наадамд очих ерөөсөө Сапорогийн олимпийн наадмын хоккейн тэмцээн болсон 2500 хүний судалтай ордон гэхээсээ илүү бараг л өвлийн заалтай их юм байлаа шүү дээ. Манад бол одоо хамгийн хямдаар шийдээд одоо таны хүсэж байгаа таны хүсгээ хоккейчтэй маань монголчуудын хүсэж байгаа иймийг барьчих гэдэг хідэн төгрөг орох уу яаж барьчихвал зүгээр үү судалсан бай таарна. Тий одоо энийг бол сүүлийн одоо 5 жил толгоогоо өвтгүүлж байна. Нэлээд судалж үзлээ. Хамгийн хямд заал нь бол одоо тэгээ нэг тэрбум төгрөгөөс 500 хүний судалтай гэх юм бол 2 тэрбум төгрөг
Тэгээд ер нь $1 сая бол бүр олон улсын хэмжээ авах тийм. Миний яриад байгаа одоо энэ аймагт барих юм бол зүгээр сандвичийн байшингаар бөглөөл одоо тэгээд хөргөлтийн тоног төхөөрөмж дээр нь бүр жижигхэн болчиж тоог их баг иддэг болчиж одоо бол ерөөс энэ хүүхдийн бялдарч байх одоо хүүхдийг эрүүл байлгахад бол энэ ерөөс бүр заавалжгүй ихтэй болчихсон. Манай Монгол улс гарцаа байхгүй ерөөсөө. Тэгээ би одоо Монгол улсынхаа ерөнхийлөгчд гуйлаа хэллээ. Мэргээ энэ дээр бол амлая. Одоо ямар ч байсан та нарыг бол заалтаа болгож өгнө. Тий одоо тэгээд сая бол Монгол улсын ерөнхийлөгч маа бас Оросын хоккей холбооны ерөнхийлөгчийг өрсөн байгаа. Энэ бол одоо хавраас бол ирэх баг. Тэгээ энэ Орос Монголын хооронд бол одоо энэ гадаад дотоодынхаа харилцааг сайжруулахад бас хоккейгаар одоо ингэж дамжиж орнуудтай бас юугаа сайжруулах бас их зөв юм болов уу гэж боддог. Тэгэхээр хүмүүс бодохдоо ордон гэдээ ярихаар нэг томор төсөөлөл 40-50 тэрбум гэж явцдаг. Таны хувьд бол тэр нөгөө барих гэдэг ордоодын саксны залууд бол их баригдаад байна л да. Тэр мөсөн голгуурын 50-50 2 тэрбум төгрөг орох нь шүү дээ тий. Одоо бол тэр бол дээдлэн шүү дээ. Ерөнхийдөө бол тэрбум ер нь тэрбум юм жижиг ямар ч суудлага байхгүй зөвхөн бэлтгэл хийх зорилттой тиймэрхүү юм хийхэд бол ер нь ойролцоогоор бол нэг тэрбум төгрөгд бол босчих. Хөдөө орнот бүх газар тий. Нэг сайлаа бэлтгэр саваа бэлтгэр сав хийгээд хүүхдүүд булгаад байна л гэсэн. Булгаад. Манайхан бол өөрсдөө бол энд дуртай байна. Энэ хүүхдүүд бол одоо айгүй баяр хөөртэй, айгүй happy байна шүү дээ. Энд гулгаа тоглоод энэ хоккей гэдгийг нэг ингээ мэдрээ сурчхад энэ болохоор хамгийн гол нь бүсэн дээр ингээ гараа гулгаад байгаа боловч өөрийнхөө бүх биеийг тэнцвүүлж байгаа, унахгүй. Тэгэхээр чи одоо ерөөсөө биений одоо яг л усан сэлж байгаатай адилхан биений бүх л одоо булчин ажиллаж идэг өөрийгөө тогтоохын тулд. За хоккейчдын манай амжилт баримтгаа хоккей спорт Монголд чухал гэдэг нь ойлгомжтой. Хоккей спортын маань энэ онд амжилт дэндүү ариунтай. Энэ ариун байгаа юм чи бас төр засгаас ч юм уу одоо энэ мэдээж нөгөө холбоодуудыг дүгндэг ажлууд яваад байдаг да бүртчаанч гэдэг юм. Энэ дээр бас таны бодол юу вэ? Энэ спортын тоглоомын төрлийг хөгжүүлэхэд бас өнтэй хөв нэмэр оруулсан хоккейчдын хувьд. Тэ одоо бол хоккейгаар бол манай тамирчид маа бол одоо мундаг амжилт үзүүлээ. Тэрийг бол одоо би үл өөрөө яаж хийх вэ? Тэр бол одоо сэтгүүлчдийн холбоо, олимпийн хороо бол тэрийг бол өөрсдөө зөв дүгнж шагналаа бол гардуулдаг байгаа. Хоккейг бол одоо энэ хэмжээнд бол хүрэхэд бол зөвхөн нэг ганц тасгалж байгаа ч юм уу, ерөнхийлөгч ч юм уу, тиймэрхүү хүмүүс биш. Энэ ер нь нийт цаана ажиллаж байгаа энэ олон дасгалж байгаач нар энэ олон ахмад тамирчид энэ хүүхдүүдтэй ноцолж хүүтэн нойдонд гаргаж ирсэн энэ хүмүүсүүдийг бол ачгаа яваа бол байгаа. Энэ одоо нэр хүндийг бол өсгөхөд тэгээ бас тэднэртээ бас баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Энэ хоккей спортын хөгжилд бол одоо маш олон хүний хүч хөдөлмөр орсон. Тэр 50-60-аад оны үед хөлөндөө модоор хамгаалт хийгээд ингээд тоглож исэн. Цохиурмууд банзаар хадаад тоглож исэн. Тэр л хоккейчдын маань хойч хүүхдүүд энд одоо яг тоглоод байгаа учраас хоккей спорт бол одоо дэндүү эр зөргийн спорт, эрүүл байхын үндэс сусын спорт болоод байна. Бас нэг зүйлийг тодруулмаар бол Бугантад одоо өсвөрийн улсын аварга зохиогоод очиж исэн. Тэгэхэд Бугантад бол одоо зарлагч нь өөрөө гадаас ууцсан. Яг одоо дээр үе Николай Ойзовч гэх юм ундаг тайлбарч баруун талаас товтлоогээд ингээд тайлбарлаж явах шиг ийм сэтгэлтэй хүн бол Монголд их байна. Зөндөө байна. Ер нь тэгээ манай Монгол хүний сэтгэлч сайхан шүү дээ. Ер нь бол одоо энэ хоккейг одоо энэ хүүтэн нойдонд бол барагтай хүмүүс бол гараад хийхгүй. Тэгээд одоо энэ хүүхдүүдийг бол хасах одоо юу гэдэг 30-40 градуст одоо эднэрийг ингээд дулаахан энэ мөс төсийг тавина гэдэг чинь бол ерөөсөө их хэцүү асуудал байгаа. Яг дасгалжуулагчдын хувьд бол тэгээд одоо салийн хөлс бол байхгүй. Тэгээд ерөөсөө яг л 100% сэтгэлээрээ энэ хоккейнд дэндүү хайртай. Тэгээд энэ хүүхдүүдийг бас бодоод ингээд явж байгаа олон дасгалжуулагч олон хүмүүс одоо энэ 50-60-аад оноос хойш энийг ацарж ирлээ. Тэднэртээ бас их дахин баярлалаа гэж хэлмээр байна. За одоо энд явж байгаа бас манай хоккей гişгийн санхүү тоглолцсон хөдөлмөр тоглолцсон дүүдэг байна. Өөрхөн одоо өөрөө л бүх юм аягээд өөрөө нэг хувийн бизнестэй тэгсэн мөртөө баг байгуулчихал яваад байдаг. Сая бас тэдний хүүхдүүд хувцсанаар ноогдох шиг боллоо шүү. Ноогцсон. Сая бол тарагдаад ингээ яг жигдхэн тарагдлаа. Эрдэнэбат багшмаа одоо хөөрхий 20 жил одоо тэр каток дээр олон хүүхдүүдийг бас гаргаж ирлээ. Тэгээд өнгөрсөн жил бас нэг футболд гал гараад хүүхдүүдийн юмнууд нь шатцсан. Тэгээд бас өөрийнх нь тэр хувийн эрхэлж байгаа бол бас энэ хүүхдүүдийн юм худалдаж авахд бас сайн хангаж өгч чадахгүй байсан. Хоккейний хэрэглэл гэж ярьж байгаа. Одоо жишээ нь яг өмсөд гулгаж байгаа канки цохиурмууд энэ ирзэний шайв гэж яриа л та. Шайв өмсгөл ер нь багцаагаар хамгийн энгийн нийтэн төгрөг байх уу? Хамгийн үнэтэй нь одоо жинхэнэ Канада, Америк тоглолтын хүүхдүүдийнх нь брэнд гэж яриа л та. Ойлгуулахын тулд ямар үнэтэй байх вэ? Тэгээ одоо бол яг тэр брэнд нь бол одоо ингээ ком хувцаараа аваад өмсөх юм бол үнэтэй юмнууд зөндөө байгаа.
Гэхдээ эцэг эхчүүд хэлэхэд бол тэр үнэтэй юм хэрэггүй. Болж өгвөл одоо жоохон хатуухан шиг тэшүүр хүүхдүүдээ одоо хөлийг дотор нь холихнуулахгүй шиг тийм хатуухан шиг сан харж агаад гайгүй тэшүүрийг аваад конкиг нь аваад үлдсэн юмнууд нь бол одоо тэгэл харж байгаа тэр дундаж үнэтэй юмнууд нь 300 мянгаас 400 мянган төгрөгийн хооронд ингээ бүр бүх юмтайгаа коморо байгаа, урд байгаа. Тэгээд хятадаас аваад тэр бол ерөөс айхтар нэр устай одоо тэр Bayer, CCM эднэр юмыг заавалчгүй өмсөж авах хэрэг ба шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол зүгээр арай жоохон өөр брендийн тэгтээ бас л хамгаалах шадар нь аюулгүй байдал сайтай тиймэрхүү хувцсууд бол ер нь бариад үзэхэд бол мэдэгдэн хатуу зөөлн тиймэрхүү юмнууд нь тэр нь бол нэг 300 мянгаас 400 мянган хооронд бол ерөөсөө л аваад өмсөж асуудал байна. Та нэг зүйлийг бүр онцлоод байдаг. Эхлээд конкидер гарчихгүй тогтохгүй ундаг. Өксөөрөө ундаг, тохоогоороо ундаг. Тэгээд нэг явчихаараа сансарт ниссэн юм шиг болт юм даа хөхтүүд. Тэр талаараа тацгаалаа. Яг ингээд анх гарч байгаа мэдрэмж бол одоо конки өмсөөл ингээд тэр чинь ингээд юм дээр ингээд гулгаад явж байгаа тэр мэдрэмж бол их гоё штэ. Ялангуяа тэр хүүхдүүд дараа нь тэр ингээд мод чулуу бариад тэр ирзэнээ хөөгөөд ингээд хаалгас мал гол хийхэд бол тэр бол бүр гоё таашаал байгаа. Янз. Тэр бол ярих юм байх. Тэгээ тэрийг үзээч. Тэрийг л урайлмаар байна. Одоо ингээд энд октод хүртэл ингээд өнөөдөр ингээд тоглоод явж байна. Энэ дорж багшийн багт бол одоо ингээд 4 охин байна. Тэгээ октод ч гэсэн хүртэл одоо энэ спортоор одоо ингээд хичээлээд их л дуртай байна шүү дээ. Хоккейч одоо эрүүл мэндийн баталгаа юм та. Агаар гэснээс одоо их утаатал гэдэг. Одоо үнэндээ бол утаа алга байна шүү дээ. Өнөөдөр сайхан сажигтай өдөр байна. Утаагүй байна. Одоо ингээд зуны бас чангтай ингээд энэ мөсөн дээр ингээд одоо 20-30 мянган суухтууд даарч хурж байгаа юм байхгүй. Даарна л гэж бодоод ер нь даарж ижил хүн болно шүү дээ. Ер нь бол тэгээд даарж ижил энэ хүүхчиж хэрэгж байгаа шүү дээ. За хоккейчтэй маань нэг нас Шигшэвагийн маань тоглогчдын талаар бас асуухгүй өнгөрч болохгүй. Тоглогчд маань хэр бүрдэж байна. Тэгшээ маань бэлтгэл хэр хийж байна. Одоо нөгөө мөсний асуудал байдаг шүү дээ. Хөлдөхгүй байсараа хөлдлөө тэгээд гардаг. Тэгээд 3 сар бэлтгэл хийдэг. Ерөнхийдөө одоо тэгээд яг л нөгөө хуучин ярьдгаараа одоо нэг 2-3 сарын бэлтгэл байна. Ер нь бол сайн байж Шигшэваг амжилт үзүүлдэг. Бэлтгэл сайн хийхэд тул мөсний хязгаарлалтай болчиход байна. Одоо хуучин шиг 9 сарын дундуур ч юм уу мөс юм 10 сард мөсөө тавьчих боломж нь байхгүй. Дөнгөж бараг 12 сард төхүүлж ихэнх одоо манай талбайд мөсөө тавьж ийн энэ одоо дэлхийн дулааралтай холбоотой байна, сүлжилттэй холбоотой байна. Тэгэхээр одоо энэ спортыг яхад л одоо тэгээд дахиад нөгөө болж игэл битүү юм дотор л заал гэдэг байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр Шигшэвагийн амжилт одоо Монгол улсын нэрийг гаргах чинь одоо ерөөсөө бэлтгэл базааж ээжл ер нь бол одоо амжилтууд гардаг. Тэгэхээр одоо бол мөсний үйл одоо цаг хугацаа бас их өөр болоод байна. За баярлалаа. За Монголын хоккейчтэй маань амжилт бол 2017 онд ариун байгаа. Үзэгчд санахгүй байж магадгүй нөгөө дулаан болоод наадан болоод 106-7 сар салчдаг. За 2017 оны ихээр Монголын хоккейчтэй амжилт бол дэндүү өндөр байсан. Тэдний хувьд одоо ямар хүнд замыг тулж шивэд болсон мөнгөтэй хоккейн дэлхийн аварчлалт тэмцээнд өнөө Канада, Орос одоо бүх хүчтэй багуудтай тоглож мөнгө хүрэл медалийг хүртсэн. Мөн дүнчлэн Саппорогийн өвлийн спортын Азийн наадамд амжилтанд оролцсон. Challenge Cup Азийн хоккейн тэмцээнээс мөнгө медаль хүртсэн гэдэг хоккейчтэй маань амжилтын бүхэ үргэлжлэж байгаа. Ингээ энэ цаг мөчид хоккейчд маань талбайдаа бэлтгэл хийж байна. Цаашлаад олон улс төвлөлтөд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Хоккейгээ зөвхөн мөсөн дээр тоглоод байгаа хүмүүс ш хоккей гэдэг нь Монголын ирээдүйг эрүүл байлгах юм шүү л гэж хэлмээр байна. Ингээд урлаг хүлээж авч ярилцлаганд оролцсон Монголын хоккей холбооны менежер дасгалжуулагч олон улсын хэмжээний настар мэргэндээ баярлалаа. Эцэст нь юу гэж хэлдэг вүлээ? Хоккей бонцгоо. За хоккей бонцгоо тэгээ монголчууд ирүү сар болох болтгоо. Хоккейгоор хичээлцгээгээрээ амралтын өдрөө спортоор хичээлэн ая тухтай өнгөрүүлээрэ. Баярлалаа. Зочиндоо баярлалаа. Хоккейч бонцгоо.